Тэгэхээр бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамны санхүүжилтээр сүүний үн цэнийг нэмэгдүүлэхийн төсөлд сүүний сав болон цэцгийн ялгагч гардуулан өгсөн байна. Тодруулах юм бол стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдгүй сүүний ган сав, 6 ширхэг цэцгийн ялгагчийг олгож байгаа юм. Адра Монгол олон улсын байгууллагын сүүний үн цэнийг нэмэгдүүлэхийн төсөл нь Давхай аймгийн Идэр суманд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд экспортын чиглэлийн хатуу бэлсгийн загвар үйлдвэр байгуулах, сүүнийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар 100 гаруй малчин өрхийн амжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг хэлж байлаа. Ашиглахгүй байгаа сүүг ашиглан бид нар хатуу бэлслэг үйлдвэрлэн улмаар Идрийн нэртэй брендийн бэлсгийг экспортод гаргах, Монгол улсын зах зээлд нийлүүлэх чиглэлээр ажиллана. За ямар үр дүн гарах вэ гэхээр сумын малчид эмэгтэйчүүдийн орлого ашиг нэмэгдүүлэх улмаар бид нар энэ бэлсгийн үйлдвэрийг авч явах компани хувь эзэмшигч байх. За энэ компани эзэн байх энэ social enterprise буюу орон нутгийн иргэдийн оролцоотой компанийг турших юм төсөл байна. Бүгд найрамдах Чех улсаас Монголын хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор том жижиг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан Чехийн хөдөө аж ахуйн дэвшилтэд техник технологиг Монгол улсад нэвтрүүлэн хоёр орны төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь Адра Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөлд өгч байгаа дэмжлэг юм. Адра олон улсын байгууллага дэлхийн 130 улсад үйл ажиллагаагаа явуулдагаас Азийн 17 улс байдаг. Тус байгууллага одоогийн байдлаар органик хөдөө аж ахуйн түншлэл, сүүний үн цэнийг нэмэгдүүлэх нь тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн 3 төслийг хэрэгжүүлж байна.